Бяцхан хурга. Элдвэрдийн цагт 100 хонтой нэгэн хончин байжээ. Тэр хончин үнэхээр сайхан сэтгэлтэй ажиллаж хичээнгүй. Бас хонин сүрхтэй их хайртай. Гэтэл нэгэн өдөр хонин сүргээс нь нэг хурга нь алга болчихжээ. Тэр хурга магадгүй сүргээсээ тасарч үлдээд төөрсөн байх. Хончны санаа маш их зовж төөрсөн хургийнхаа төлөө шаналсаар л байлаа. Тэр хончин надад 99 хон үлдсэн байхад ганц хургийнхаа төлөө санаа зовох хэрэг алга гэж бодсонгүй. Харин ч төөрч алга болсон хургаа хайж олохоор явжээ. Тэрнийг хичнээн хол газар явж хэр их удаан хаасныг бид мэдэхгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр хончин хургаа хайж олоод баяр хөөртэйгээр тэврэн авчирч хонин сүрхтэй нийлүүлсэн юм. Дүү минь, Есүс ч гэсэн энэ хончин шиг сайхан сэтгэлтэй бөгөөд чи ч гэсэн тэр 100 хонных нь нэг бяцхан хурган юм шүү.